Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцоо.com-оор зочлоорой. 132 дугаар анги. Өрх. Эзэн хааны бунхан гинэ. Шөфэн сайн ойлгоогүй ч гэсэн нэг л тийм сүрлэг зүйл гэдгийг гадарлав. Товчхон хэлэх юм бол эзэн хааны бунхан бол маш сүрлэг хүчрэхэг болохоор чамд хэлсэн чи ойлгохгүй. Тиймээс эзэн хааны бунхан хязгааргүй эрдэнсийн сан гэдэл бодчих. Азурын нутагт үнэхээр эзэн хааны бунхан байгаа бол тэр Цин Шуантян гэдэг хүн огтхонч энгийн тулааны эзэн биш байх. Түүхийн бичээсүүд жаахан буруу байж магадгүй гэж Эги хэллээ. Тулааны ертөнцид хичнээн төвшин байдгийм гэж Чүфэн юм үзэж нүд тайлаагүй болохоор улам их догдлон асуулаа. Тэр төвшнүүдийг чамд хэлсэн чи тийм төвшөнд хүртлээ удах болохоор одоохондоо чамд хэрэг болохгүй. Ямар ч тач тиймэрхүү хүн 9 нутагт төрөх юм бол ертөнцийг дөргих чадaltaй байна гэсэн үг. Хэрвээ тэр бунхан сүрээгүй байвал чи хурдхан шиг хүчээ нэмэх хэрэгтэй. Дараагаар нь 9 нутагт байгаа эзэн хааны бунханы талаар мэддэг хүмүүсийг мэдээлэл гадагшлуулахгүй тулд бүгдийг ал. Тэгээд ч нэмэр болохгүй байх. Чи 9 нутгийг устгах хэрэгтэй. Ямар ч тач энэ мэдээллийг гадагшлуулж болохгүй гэж Эги нухацтайгаар хэллээ. Юу? 9 нутгийг устгана? Намайг энэ твийн бүх хүмүүсийг ал гэхгээ юу? Арай л хитрэх юм биш үү? Эгигийн хэлхийг сонссон Чүфэний нуруугаар хүйт таалаа. Тэр дайснаа өршөөлгүй алж чадах ч гэлээ. Энгийн ард иргэдийг өөрийн эрх ашигын төлөө хөнөөж чадахгүй. Чи юугаа мэддгийм? Эзэн хааны бунхан бол ертөнцийн хамгийн том эрдэнсийн сан гэсэн үг. Цин Шуантяны анхдагч энергийг сорсны дараа миний хүрэх төвшин битгий хэл эзэн хааны бунханаас олсон зүйлсийн ачаар чи хүртэл дийлдэшгүй хүчтэй болно. Чи гэр бүлдээ юу тохиолдсныг мэдмээргүй байна уу? Яагаад эцэг эх чинь чамайг энд орхисныг мэдмээргүй байгаа юм уу? Бунханд ороод энэ талаар сэжүр олдчил таараа. Миний тооцоогоор бол танаа овгийнхон сүрэлд өртөөд чамайг энд үлдээхээс өөр аргагүй болсон байх. Харин тэдний амьд эсхийг мэдэхгүй байна. Аав ээж чинь өвхөд овог чинь сүрсэн ч байж магадгүй. Чиний овог эцэг эхийг чинь алсан хүмүүс асар их хүчтэй байх нь гарцаагүй. Бодоод үзээч, гэрээхний чинь чамд үлдээсэн ертөнцийн сүнсийг удирдах чадахгүй бол чи яаж өөрийн овгоосоо илүү дайсантай нүур тулах юм? Сэрж үз. ертөнц чиний бодож байгаа шиг жижигхэн биш шүү. Хязгааргүй олон мастерууд, гоцсуутнууд ертөнцийн өнцөг булан бүрт байгаа. Хэдэн сая жилийн турш хорвоо ертөнцийн оргил дээр оршин тогтнож ирсэн хүчрэхэг овгууд бүлэгмүүд ч байгаа. Чи ердөөл Тэнгэрийг худагны ёроолоос харж байна. Гэхдээ чи дэндүү азтай байна. Энэ худагны ёроолд хязгааргүй их эрдэнэс хэвтэж байна. Энэ эрдэнсүүдийг авчхал юм бол чи худагны гадаа байгаа хүмүүстэй энэ зэрэгцэж чадна. Бүр гэр бүлийнхээ өшөөгч авах чадaltaй болж мэднэ гэж Эги дэлгэрэнгүй тайлбарллаа. Намайг хуурах гэсний хэрэггүй шүү. Чи яг ямар үндслэлээр манай овгийг сүрсэн гэж бодоод байгаа юм? Ямар үндслэлээр миний эцэг эхийг өгсөн гэж мэдж байгаа юм? Ямар ч үндслэл алга. Бас тэд өөр шалтгаантай ч байсан байж болно гэдэг Чүфэн ууртайгаар хэллээ. Тэр зүрх сэтгэл дотроо төрсөн эцэг эх болон овогт нь ямар нэг зүйл тохиолдоогүй байгаасаа гэж хүсэж байсан юм. За ойлголоо. Танаа овог одоо болтол оршиж эцэг эх чинь амьд байгаа байх. Гэхдээ эцэг эх чинь амьд байлаа гэд чи иймхэн хүчтэй байж овог руугаа буцах хэрэгтэй гэж бодож байна уу? Эцэг эхийнхээ нүрийг харах хэрэгтэй гэж бодож байна уу? Чи одоо дэндүү сул дорой байна. Тулааны ертөнцид бол чи ердөөл нэг шоргоолж. Тэд чамайг алахын тулд хуруугач хөдөлгөх шаардлага байхгүй. Тэд зүгээр унгахад л чи хэдэн хэсэг болж унана. Тэд зүгээр л үлээх төдийд чи агаарт замхран алга болно. Эгигийн үгнүүд хурд сэлэм мэт Чүфэний чехийг сүлбэн орж түүний бахархлыг хэмхэлж байлаа. Гэхдээ энэ үгнүүд Чүфэнийг ямар сул дорой болохыг ухааруулсан юм. Бүгд үнэн. Тэр үнэхээр хүчрэхэг болох хэрэгтэй. Асар хүчрэхэг. Одоо бол тэр гоцсууд байхаа болсон юм. Харин түүний эргэн тойронд байсан хүмүүс л дэндүү энгийн болохоор түүнийг гоцсууд гэж хардаг. Жинхэнэ гоцсууд хүн гэж Цин Шуантяныг л хэлдэг. Магадгүй 9 нутгийн твээс цааш тиймэрхүү маш олон гоцсууд хүмүүс байдаг байх.
За яах вэ? Эзэн хааны бунханд байгаа бүх эрдэнэс минийх болно. Гэхдээ би гэмгүү хүмүүсийг шунлаасаа болж алахгүй. Чөүфэн Батгэгч нь хэллээ. Дэндүү зөөлөн сэтгэлтэй юм. Хэн нэгэн энэ мэдээг 9 нутгийн твээс гадна тараах үеийг харж л байгаарай. Жинхэнэ тулааны маструуд нааш шавлдах үед чи харамсах болно. Тийм ээ. Би хүн болохоор чам шиг цэвдэг сэтгэлтэй байж чадахгүй. Хэрвээ хэн нэгэн эзэн хааны бунхны талаар мэдээ тараагаад бусад хүмүүс ирж эрдэнсүүдийг авах юм бол би огтхонч гомдлохгүй. Тэр эрдэнсүүдийг авахгүй байсан ч гэсэн би өөрөө хүчтэй болж чадна. Гэж Чөүфэн бат шийдвэр гаргалаа. Дураараа л бол ахид чамтай маргахчгүй. Чи энэ твийн бүх хүнийг алахыг хүссэн ч чамд тийм чадал байхгүйгээс хойш. Гэхдээ одоо эндээс явцгаая. Гэж Эги яран хэллээ. Одоо явна. Би Сууров Суумэй хоёрт хэд хоног энд байна гэд хэлчихсэн. Ингээд явчихаар муухай биш үү? Тэгвэл маргааш явцгаая. Энэ асуудлыг хойшлуулж болохгүй болохоор заавал маргааш явна шүү. За. Яриагаа дуусгаад Чөүфэн бүх сүнслэг шөрнүүдээ боловсруулах гэж байсан ч гэнэт Суумэйийн дэндүү яаруу байна гэж хэлснийн санаад боллоо. Сүнслэг шөрнүүд нь зугатаад явахгүйгээс хойш тэр хүссэн үедээ төвшин ахиж чадах болохоор нэг их яарсангүй. Тэнгэрт харанхуй нөмөрч шөнө болох үед Чөүфэнд зориулж бэлдсэн найрч эхэллээ. Ширээн дээр 4 хүн сууж байсан нь Суумэй, Сууров, Чөүфэн, Суухэн юм. Ширээ маш том байснаас гадна төрөл бүрийн хоол уух зүйлсээр дүүрэн байв. Чөүфэний идэж үзээгүй маш олон зүйлс байсан юм. Эдгээр хоолнуудыг харсан хэний ч хоолны дуршил маш ихээр нэмэгдэхэр байлаа. Ширээ дэндүү том байсан болохоор тэр 4 нэлээд зайтай сууцгааж байв. Тэнгэ яагаад дам мах идээд байгаа юм? Энийг идээд үз. Зарим ногоонуудын амт маш амттай байдаг. Тэднийг хэлэх үггүй болгосон зүйл бол Суумэй Чөүфэний хажууд суугаад хоол идэхэд нь тусалж янз бүрийн хоолноос тавглаж өгч байсан юм. Бүр үе Чөүфэний амруу нь хоолыг халбагдаж өгнө. Чөүфэн ч нэрлэхэлгүй өгсөн зүйлсийг идэж Суумэйд ч бас хоол сонгож халбагдаж өгч байлаа. Тэднийг харахад үнэхээр л хайраар бялхаж байсан юм. Энийг харсан Сууров алгаараа амаа даран инээлээ. Харин Суухэн эцснээсээ болж тухаар нь хүйтэн хөлс цовж байсан юм. Найр болж явахад Суухэн шагналын 10 ширхэг өөслийн бэлтмэл гаргаж ирлээ. 10 ширхэг өөслийн бэлтмэл бол 10,000 ширхэг сүнслэг шүртэй тэнцүү. Шинэ хааны сэргэн мандалтын үндсэн шагналаас 2 дахин их байсан ч гэлээ Чөүфэн нэрлэхэлгүй авлаа. Учир нь тэр суу овг түүнийг өөрсөддөө элсүүлэхийг хүсэж байгааг мэдэж байсан юм. Чөүфэн сүнсний хүчтэй, дээрэс нь зүгэлионы шав болох өндөр магадлалтай. Эрт оройгүй тэр ертөнц бүтээгч болж л таараа. Суу овг эзэн хааны бунханд нэвтрэхийг хүсэж л байвал Чөүфэнтэй додонсох гэж оролдох нь мэдээжийн хэрэг. Найр дууссаны дараа Чөүфэн өрөөндөө ирлээ. Гэвч түүнийг өрөөндөө орвоо үгүй юу хаалга тогшох чимээ гарав. Нэг зарц түүн дээр ирээд 2 дугаар авхай Сууров уулзгаар дуудаж байна гэв. Чөүфэн Сууров хүндэлдэг болохоор татгалцсангүй. Зарцыг даган Сууровгийн ордон руу явлаа. Чөүфэнийг ордонд орсны дараа 2 дүрс харанхуйгаас гарч ирлээ. Нэг нь галуулаан шувуу хотын захирагч Суухэн, нөгөөх нь Туранхай буурал үстэй хөгшин байв. Бүгдийг бэлдсэн биз? Гэж охиныхон амьдардаг ордон руу хараад Суухэн хэллээ. Эзэнтэй санаа зовлтгүй. Өнөөдрөөс эхэлж Чөүфэн манай суу овгийнх болно. Гэж хэлээд нөгөө хөгшин хачин жигтэйгээр инээмсэглэлээ. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 133 дугаар анги. Хор. Суровгийн амьдардаг ордон тийм том байгаагүй ч үнэхээр чамин байсан юм. Ордны дотоод засал маш ер бусын сүрлэг байв. Ордны өнцөг болон бүрээс тансаг үнэр ханхалах нь энд эмэгтэй хүн амьдардаг гэдгийг тодор илтгэнэ. Залуу эзэн Чөүфэн цай уу? Энэ бол 2 дугаар авхайн танд бэлдэж өгүүлсэн дээд зэргийн цай. Гэд зарц аяг цай өглөө. Баярлалаа.
Чөүфэн нэлээд хоол идэж их дар суусан болохоор одоо яг цайл хамгийн их хэрэгтэй байсан юм. Цайны онцгой үнэр үгээр хэлхийн аргагүй сайхан байв. Сайхан цай байна. Ганц балгалтаар тэр цайг уусан ч гэлээ Чөүфэн цангасан хэвээрэл байв. Тэр данхтай цайг бариад шууд ам руугаа тонгойлголоо. Данх цайг дуустал нь уусан ч гэлээ тэр ахаад уумаар санагдав. Хоёрдугаар авхай чинь хаана байгаа юм? Хоёрдугаар авхай дээд давхарт таныг хүлээж байгаа гэд зарц инээмсэглэн хэллээ. Өө, би дээшээ явах хэрэгтэй юм уу? Чөүфэнд жаахан хачин санагдлаа. Тэр өөрөө хүн дуудчихад яагаад өөрийн биеэр угтдаггүй байна? Оронд нь Чөүфэн өөрөө түүнийг олох хэрэгтэй болж байдаг. Гэхдээ сайн бодсны дараа Чөүфэн ойлгох шиг боллоо. Чөүфэн хичнээн суу овгийн зоочин ч гэлээ. Сууруу бол Азуре Дарагон сургуулийн настан. Албан тушаалж тэр хөж чадалж Сууруу түүнээс юмараа дээгүр байсан болохоор тэр өөрөө Сууруу дээр очих нь зөв ёсны хэрэг байсан юм. Энэ хүртэл бодсон Чөүфэн шатаар дээш өгслөө. Харин нөгөө зарц хачин инээмсэглээд ордны хаалгыг хаан яваад өгөв. Дорх хэсгүүд нэмэх 18 учраас бага насны хүүхэд алгасан дараах анги руу орно. Тэр ордон 5 давхартай байсан ба Чөүфэн удаанаар дээш өгсөж байлаа. Түүнийг 2 давхарт ирэх үед бие нь хачин болсон мэт санагдав. Түүний биеэр халуу дүүгэж, ёрын гал хөвлийн хавьяас нь дүрлзэн асах мэт. Доош харуул тэр хэсэгтээ товойсон харагдана. Новшгич, юу болоод байна? Чөүфэнд хэлэгч үг олдсонгүй. Тэр хөрмээрээ тэр хэсгээ далдаллаа. Хэрвээ Сууруу түүнийг ийм байдалтай харах юм бол гаж донтон гэх биз. Чөүфэн дээш үргэлжлүүлэн явлаа. Гэвч түүнийг 3 давхарт ирэх үед доодох нь улмал томорч хатуурсаар байв. Энэ нь Чөүфэнийг нэг л эвгүй болголоо. Тэр эд өсөж яваа залуу болохоор иймэрхүү зүйл хэвэн л дээ. Гэхдээ анх удаага л ингэж хэд хатуу болсон байв. Новшгич, нэг л биш вэ та. Нарийн хүнсэнд миний сэрлийг хөдлөгдөг холц байсан болов? Чөүфэн байдал нэг л биш байгааг ухаарлаа. Энэ үед түүний хүзүүн хавдаж улаарсан байв. Бас галд шатаж угаа мэт халуу дүүгэж цус нь буцалж байлаа. Энэ нь Эремийн хорцлын талаар бөгөөд арга хэмжээ авахгүй бол тухайн хүний биеийг дотроос нь гэмтээдэг. Тэр хоолнуудыг хамаагүй идэж болтгүй бололтой. Чөүфэн сүнсний энерги эргэлдүүлэн дур хүслээ дарах гэж оролдлоо. Үүний ч үр дүн гарсан юм. Оргилон гарах дур хүслээ удирдлагатай оруулсныхаа дараа л Чөүфэн үргэлжлүүлэн дээш алхлаа. Гэвч түүнийг 4 давхарт ирвүү үгүй юу 5 дугаар давхараас нэгэн үнэр ханхлана. Тэр үнэр ямар нэг цэцгийх юм шиг байсан ба үнэртсэн хинч бай мансуурдаг байв. Чөүфэн өөрийн ирэхгүй тэр үнэрийг даган хурдан алхаад 5 дугаар давхарт ирлээ. Энэ үед усны дуслах чимээ гарч байсан ба Чөүфэний нүүрлүү уур савслаа. Энэ үед тэр яахаа мэдэхгүй л сандарлаа. Тэгээд өөрийн ирэхгүй энэ газрыг эмэгтэй хүний угаалгын өрөө гэж гадарлав. Муу шүү. Энэ үед Чөүфэн сүнсний энерги нь арилж байгааг анзаарав. Нүдэрмхийн зуур тэр бүх сүнсний энерги алдчихлаа. Түүний олон жил бэлтгэсэн тулааны хүч хормын дотор алга болчих шиг л санагдав. Энгийн үед байсан бол Чөүфэн яагаад сүнсний энерги нь алга болсон шалтгааныг хайх байсан биз? Харин одоо бол Чөүфэн яахаа мэдэхгүй л сандарч байлаа. Учир нь түүний сүнсний энергиэрээ дарж байсан дур хүсэл нь дэлбэрч галтуул мэт өмнөхөөсөө хэд дахин хүчтэй оргилон гарч байсан юм. Чөүфэн ухаанаа алдаж ямар нэг аимшигтай зүйл хийх байх гэж бодоод төргөн шиг энэ газраас явхаар завдлаа. Чөүфэн сандарсандаа гарах гэж байгаад шаазан лонхыг унгаачихав. Тэр лонх хагараагүй ч гэсэн маш тод чимээ гаргасан юм. Хинбэ? Яг энэ үед эмхтэй хүний хурц мөртлөө ялдам хоолой сонсогдлоо. Сууруу байсан юм. Битгий наашаа ордоорой. Чөүфэн өөрийн ирэхгүй чангаар хашгирлаа.
Суураугийн хоолойг сонсох төдийд л түүний дур хүсэл тэсхийн аргагүй оргилж байв. Энэ маягаараа байвал үнэгэн сүнс шиг Суурауд тэр юу хийхийг хэн мэдлээ? Домогт үнэгэн сүнс хүний төрхөнд хувирахаараа ер бусын үзэгсэлэнтэй болдог. Чүфэн чи юу? Чүфэний хоолойг сонссон Суурау тайвшран анхаарлаа буурууллаа. Усны дуслах чимээгээр хөнгөн алхах чимээ гарлаа. Энэ үед Чүфэн явахыг хүсэж байсан ч савсан уурны дундаас гарч ирэх дур булаам төрхийг хараад өөрийн эрэхгүй урагш хөдөллөө. Тэгээд тэр дур хүсэлдээ автсан харцаар өөдөөс нь ирэх үзэгслэн гооруу ширтлээ. Суурау савсан уурны дундаас гарч ирэхдээ биеэ цагаан алчуураар халахалсан байсан ба түүний дур булаам биеийг маш тод харуулна. Цасан цагаан мөр хөлгээд бүгд ил харагдаж байв. Түүний нойтон урд ус нь мөрөө даган найгаж зөөлөн сайхан арсыг усны дуслууд даган удаанаар урсна. Үзэгсэлэнтэй, дэндүү үзэгсэлэнтэй байсан юм. Үнэгэн царайч бай, ёрын бийч бай, ганцхараад л бүх дур хүсэл дэлбэрэн гарахаар байлаа. Чүфэн, чи энд яах гэж ирсэн юм? Суурау Чүфэнийг энд ирнэ гэж бодоогүй ч гэлээ ялдмаар инээмсэглэлээ. Суураугийн инээмсэглэлийг харсан Чүфэний эрүүл үлдсэн эцсийн оюун бодол норон унлаа. Хүсэл тачаалтаа авцсан Чүфэн битгийх л эрүүл хүнч Суурауг ийм байдалтай хараад зүгээр зогсож чадахгүй байх. Чүфэн хоёр гараа дэлгэн ураг шалгаад Суурау руу хариалаа. Яаж байна? Өөрлүүн харин ирж байгаа Чүфэнийг харсан Суураугийн царайнд сон хийж нэг л биш байгааг анзаарлаа. Тэр булдахыг хүссэн ч Бэйдэн ямар ч парафаунд энерги үлдээгүй байв. Тэр Чүфэний үйлдэлийг хичнээн харж байсан ч хариу үйлдэл хийж чадахгүй байлаа. Суурау газар тунахтаа чангаар хашгирлаа. Чүфэн түүнийг доош дарах үед Суураугийн цасан цагаан царай нь шасуулан болчихов. Түүний үнэг мэт алагнууд нь Чүфэнтэй харц тулгарх үед Суурау цочрол болон айдсаар дүүрлээ. Тэр Чүфэний нэг зүйл түүний биеийг хатгаж байгааг мэдэрсэн юм. Энэ байдлыг харсан Суурау цааш юу болохыг гадарлаж байлаа. Чүфэн, яаж байна? Хурдан бос. Айснасаа болж Суурау Чүфэнийг хичнээн түлхэх гэж оролдсон ч гэлээ үр дүн гарсангүй. Түүний бүх хүч алга болсон байв. Түүний зөөлөн туяхан гар Чүфэний цээжийг түлхэх нь Чүфэний дур хүслийг улам их өдөөж байлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 134-р анги. Бяцхан цагаан туулайг агнах өлсгөлн чон. Дорх хэсгүүд нэмэх 18 учраас бага насны хүүхэд алгасан дараах анги руу орно. Чүфэний хүсэл тачаалаар дүүрсэн харц нь Суураугийн биеийн бар мэт ширтэн. Тэр яг л цагаан туулай руу харан шүлсээ гоожуулж байгаа өлсгөлн чон шиг харагдаж байлаа. Чүфэний нүдний өмнө хоёр том уул гарч ирлээ. Магадгүй Чүфэн арай хүчтэй унгаасан болоод ч тэр Суураугийн биеийг ороосон байсан алчуур нь доош татагдж цасан цагаан бие нь харуулна. Энийг харсан Чүфэн өөрийн ирэхгүй шүлсээ залгив. Суураугийн сарнаан улаан болсон царай нийлсэн хоёр зөөлөн улаан уруулыг харсан Чүфэн бодогч тэнхэлгүй боллоо. Чүфэн, чи галзуураа юу? Намайг гэнэт Чүфэн амаанын доош хазлаа. Суурауг ярьж байхад нь Чүфэн гиндүүлээд улаан уруулын таглалаа. Ийм зүйлийг Суурау анх удаа л мэдэрсэн юм. Өмнө нь мэдэрч үзээгүй тийм л ёр бусын мэдрэмж. Суураугийн бие нь сольдож эсэргүүцэх тэнхээгүй болоод ямар ч хүчгүй газарт хэвтэн. Энэ үед Чүфэн Суурауг үнсхийн зэрэгцээ бие нь халахалж байсан алчуурыг хэдэн хэсэг болгож тастаад гараа биеийнх нь бүх хэсгээр гуйлган элж тааллаа. Суураугийн төгс бие тэр чигтээ Чүфэний өмнө ил гарсан юм. Энэ үед Суурау бууж өгсөндөө биш харин эсэргүүцэх ямар ч тэнхэлгүй болсон байсан юм. Тэр Чүфэнийг хүссэн болгоныг хэлгэхээс өөр аргагүй байв. Навшигч хэн биднийг ингэв? Ухаанаа алдсан Чүфэнийг харсан Суурау гэнэт нэг зүйл ухаарлаа.
Чүфэн гарцаагүй нэг зүйлд хордсноос гадна тэр ч бас хүчгүй болчихсон. Хэн нэгэн мэдэгдэлгүй энэ бүхнийг хийсэн байж таараа. Гэхдээ гал улаан шувуу хотод Сууровд ийм зүйл хийж чадах хүн байхгүй. Энэ үнэр. Энэ үед Сууров угаалгын өрөөнд байх хачин үнэрийг анзаарлаа. Энэ үнэр маш танил байсан болохоор тэр даруйд нь энэ бүхний учрыг Сууров олсон ч гэлээ итгэж өгөхгүй л байлаа. Энэ бол хүний тулааны хүчийг хордог онцгой бэлтгэл. Маш ховор байдаг болохоор түүний аав Суухэн энэ бэлтгэлийг цуглуулдаг. Аав гэж юу? Яагаад биднийг ингэж байгаа юм бол? Энэ үед Сууровд хэлэгч үг олдохгүй байв. Яагаад түүний төрсөн аав нь түүнд ийм зүйл хийснийг ойлгохгүй байв. Түүний ааваас өөр хэнд ч энэ бэлтгэл байхгүй. Бас ааваас нь өөр хинч энэ бэлтгэлийг түүний угаалгын өрөөнд хийх чадалгүй. Гэвч яг энэ үед Сууровгийн царай маш ихээр хувирлаа. Гэнэт түүний биед гадны зүйл хамгийн нандин зүйлийн цоолон ороход тэр өвдөлтөөсөө болж чангаар ориллоо. Үүнтэй зэрэгцэн цусны дуслууд удаанаар урсан гарлаа. Чүфэн мөн новшо ухаан орооч. Чүфэнийг түлхэх гэж Сууров байдгаараа тээжгэнсэн ч түүний дээрээс дарах Чүфэн уул мэт бат байсан болохоор огтхон ч холдуулж чадсангүй. Тэр зөвхөн улаасан нүдтэй Чүфэн дээрээс нь даран хүчтэй амьсгалахыг л харж байлаа. Суурвд эсэргүүцэх ямар ч тэнхээ байхгүй байсан юм. Чүфэн толгоогоо илэн нүдээ удаанаар нээгтээ инээмсэглэлээ. Учир нь тэр урд шин зүүдэлсэн зүүдээ сансан юм. Дэндүү сайхан зүүд байсан болохоор тэр босхийг хүсэхгүй л байв. Тэр яг сайн дэлгэрэнгүй санахгүй байгаач зүүдэндээ мартахын аргагүй сайхан зүйл хийсэн гэдгээ мэдэж байлаа. Сууров. Гэхдээ цусаар толботсон шалан дээр хажуудаа нүцгэн хэвтэх Сууровыг харсан Чүфэн цочролд орлоо. Чүфэний санаж байгаагаар бол тэр Суумэйн эгч Сууовгийн 2 дугаар авхай Сууровыг хүчээр доош нь дарсан. Тэнгэр минь би яагаад ийм зүйл хийдэг вэ? Чүфэн дэндүү их цочирдсноосоо болоод яахаа мэдэхгүй байв. Өөрийгөө буруутгах хэрэггүй, чиний буруу биш. Гэж Сууров 50 мөртлөө маш хүйтэн царай гаргалаа. Тэр аль хэдийн сэрээд сэтгэл хөдлөлөө цэгцэлж байв. Сууровыг босох үед цасан цагаан төгс төгөлдөр бие нь Чүфэний өмнө ахин харагдлаа. Энд чинь. Энийг харсан Чүфэн өөрийн ирэхгүй хойш эргэж харлаа. Жүжиглэх хэрэггүй дээ. Чи урд шөнө хамтлаа харсан биз дээ? Гэж Сууров шүдээ хавираад доод уруулаа хазав. Тэр үнэхээр ууралсан юм. Учир нь Чүфэн урд шөнө түүний биеийг бүхэлд нь хараад зогсохгүй хамгийн нандин зүйлийг авсан. Чүфэний үйлдэл санаатай биш гэдгийг Сууров мэдэж байсан ч гэлээ. Одоо ингээд Чүфэний эцсэн соёлтой харагдаж байгаа төрхийг хараад бүрчих ууралсан юм. Сууровгийн үгийг сонссон Чүфэн хэсэг бодсноо шийдвэр гаргалаа. Эр хүн зориг гаргасан бол түүнийхээ хариуцлагыг хүлээх чадaltaй байх хэрэгтэй. Нэгэнт болсон зүйлээс яаж зугдах вүлээ? Тэгээд хойш эргээд Сууровгийн төгс бие рүү ширтлээ. Нэг их хараад шалээгүй ч гэсэн Чүфэний бие хариу үйлдэл үзүүлсэн юм. Чүфэн удирдлаггүй хүсэл тачаалтайдаа биш, харин ийм үзэгсэлэнтэй бүсгүй өмнө ямар ч эр хүн адилхан байна. Сууров ч Чүфэнийг тоосонгүй. Тэр ягаан дотоожоо өмсөд цасан цагаан даашинзаа өмслөө. Гэвч Сууров хойш харах үедээ Чүфэний боссон байгаа зүйл рүү хараад өөрийн ирэхгүй царай нь хувираад хүйтнэр хэллээ. Миний тулааны хүч эргээд ирчихсэн болохоор надад санаарах юм бол димээ шүү. Би хариуцлага хүлээнэ гэдэг Чүфэн бат гэгч нь хэллээ. Надад чамаар хариуцлага хүлээлгэх хэрэг байхгүй. Харин энэ талаар гадагш тараахгүй гэж найдаа. Бас бяцхан мэйг орхиж болохгүй шүү. Гэдэг Сууров сүүлийн хэдэн үгээ шүдээ хавируулан хэллээ. Санаа зовлтгүй. Би бяцхан мэйг орхихгүй. Чамагч бас. Би эгчдүү та хоёртой хоёулан тажин гэрлэнэ. Гэж Чүфэн маш нухацтай хэлв. Чи Чүфэний үгийг сонссон Сууровын царай ууралснаасаа болж цонхилоо. Тэр Чүфэн рүү ууртайгаар ширтээд чи дэндүү шуналтай юм.
Үгээ хэлж дуусаад Суурав угаалгын өрөөнөөсөө гарлаа. Гэхдээ тэр булан эргээд хан налан зогсоод амандаа бовтнолаа. Хачи юм аа. Би яагаад ингэж их уурлаад байгаа юм бол? Миний зүрх яагаад ингэж их өвдөд байгаа юм бол? Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.